Орхон аймаг сүүлийн 24 цагт коронавируст халдварын 44 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвартай 1971 иргэн гэр эмчилгээнд болон эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна. Эдгээр иргэдээс 30 нь жирэмсэн их, 501 нь хүүхэд байна. Коронавируст халдвар ихээр нэмэгдэж байгаа энэ үед халдвар илэрч байгаа болон хэвтэн эмнэлүүлж байгаа иргэдийн 30-аас 32% нь хоёр талын уушгины хатгалгаатай болж хүндрэх эрсдэл өндөр байгааг эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс мэдээллээ. За ковидын тасаг буюу улаан бүс дээр бол нийтдээ мөн одоо 96 хүн эмчлүүлж байгаа. Үүн дотроо одоо халдвартай улаан бүс дээр бол 68 байна. Төрхийн улаан бүс буюу ковидын хэсгээр 28 одоо жирэмсэн ээж бол байна. Үүн дотор бол нэг хүнд 4 хүн дэвтэр 63 байна. Өнгөрсөн хавар за зуны намрын одоо энэ дэгдэлтэй холбоотойгоор хөнгөн бүх тохиолдлуудыг бид нар бол гэрт нь юм уу одоо өрхтөр бол хэвтэн эмчлүүлж байгаа. Бүсийн онцлогоо эмчилгээний төв дээр хүн дэвтэр буюу түүнээс дээш одоо амь насан занал хийсэн юм халдвартай энэ хүмүүсийг бол авж байгаа. За халдвартын засгийн хөлөө авах хэсгээр бол нийтдээ 100 одоо иргэн халдвартай иргэн хурж ирж үйлчлүүлсэн. За амбулатороор бол 35 иргэн үйлчлүүлсэн байна. За нийтдээ үүн дотроосоо 52 нь бол хэвтэн эмчлүүлжээ. За коронавирусын энэ үеийн цар тахлын байдлыг зүгээр ажиглаж байхад нийтдээ халдвар илэрж байгаа хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 30-аас 32% нь бол хоёр талын уушгины хатгалгаатай болж хүндрэх эрсдэлтэй бол байгаа. За түүн дотроо бол эрдэмтдийн судалгаагаар бол 85 орчим хувь нь бол омикрон вирусын халдвар болж явж байна. 15 дээр бол дельта вирусын халдвар явж байна гэж байгаа. Тэгэхээр омикрон болон дельта вирусын халдварууд нь цог явж байгаа тохиолдолд өвчтний биеийн байдлыг одоо туйлын одоо хөндрүүлэх ийм эрсдлүүд бол өнөөдөр хүртэл одоо байсаар байна. За нийт одоо хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг анзаарах юм бол нэг 2-оос 3 хоногтой 4 хоногтой бол шинж тэмдэг бол бүдгэлж байгаа одоо дарагдж байгаа гэсэн ийм одоо эмчилгээний үр дүнтэй байгаа. За нийтдээ вирусологийн лаборатори бол аймгийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт 818 PCR-ын шинжилгээ хийлээ. Үүний 325 илэрж исэн. Өмнөх 7 хоногт бол нийт авж байгаа PCR-ын тохиолдлын 90 орчим хувь дээр бол эрэг илэрх хувь байсан бол өнгөрсөн 7 хоног бол 40-40-оос одоо 50 руу одоо орж ирсэн ийм одоо байдалтай байна. Цаашид бол омикрон вирусын халдварын одоо оргил үе бол 2 сарын 20 дээр бол байна гэсэн ийм одоо эрдэмтдийн судалгаа бол байгаа. Коронавируст халдварын шинэ омикрон хувилбарын оргил үе 2 дугаар сарын 20-ноос эхэлнэ гэсэн судалгааг эрдэмтдүүд гаргасан байна. Цар тахлын эсрэг хамгийн найдвартай арга бол вакцин гэдэг эрүүл мэндийн байгууллагаас хэлж байгаамаа. За иймд иргэн та өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалж дархлаажуулалтын 3 болон 4 дугаар тундаа идэвхтэй хамрагдаарай.